Дизайнер нэрлээ. Өнөөдөр цөмөрөө сонирхолтой бичлэгтэй реакшн хийж үзье. 2-5 патронтой. Яг ч нэг үү. Тандаа юу? Үсэрч. Нэчтэй. Том хөлдөгч тавьсан. Оо. Хаалга байдаг. Энэ гой санаа тий. Гаар маар би айтын өөрөө шил таацгаа. Тэгсэн цаалан зүгээр унахаа ямар дараа унахаар байна. Энэ обоноос гой харагдчихэв. Винтж маягийн туулаатай. За энэ өрөөний цаана юу байгаа юм бол зүгээр харцгаа. Барилын салаад ирсэн. Яах юм бэ? Тийш соронцтой. Обон хаалга, зүгээр обон хаалга. Сонирхолтой юм те. Гэхдээ ууртай хүмүүс стресстэй юм шүү. Энэ өрөөстэй гоё өрөөс. Манай өнчнөө кино цоглуулдаг байхгүй. 1000 гаруй ийм хуучны кинонууд байгаа. Тэр хаалгаар нь орсон. За гоё нугаа. Оо халтараа дайрууллаа. Хаа бариулснаас чинь дэшээс хөвгдөж ангаадаг хаалга. За энэ яах чинь. Йоо, чиста. Сюрпрайзаар дүүрэн байш өнөө. За. Нийлээ өсрүүлж шүү. Бас гүнзгий. Цаашаа хаална. Шараад үзтээ гэнэ. Вау. Манайхан энэ хаалганы бариулга юу гэдгийг мэдэх үү? Зебад гэж нэрлэдэг. Энэ болохоор сүмийн одоо хаалган дээр байдаг. Ер нь бол хамгаалагч гэсэн утгатай. Тэгээ манай Монголын гоё харагддаг том ирсэнтэй. Бас ресторан энэ хаалганы бариулгаар хичээл гоё. За энэний цаана юу байгаа бэ? Сарап. Нөө Google-ийн киноны батшаа. Дахиад хаалга. Усны хаалга шиг. Юу байгаа юм бэ цаана? Йоо, энэ бол хаалгын цаа. Стресстэй хүн бол стресстэй юм шүү. Нам. Ваа. Бас нэг яа. Өрөө болгоноос өөр өнгийн хан дизайнтай байгаа юм байна. За юу харагдаж байна? Тэр нөхөр хараа. Хараад үзье. Юу харагдаж байна? Оо. Хооч маяг. Орсон чи шал өөрөө. Оо, энэ хүн дээр юм жижигэн хүүхэд хэлсэн өөр юм. Вау. Шалын хата. Боксоо. Дан зоосон мөнгөч бичсэн юм шүү. Хугацаанд хэлсэн шүү. Хааснаас ийм онгорхоос ихтэй ингэж хийж өгөх юм бол хүүхдүүд амар талтай байдаг. Бас ингэ дэрээ бариад шууд хөвтөж болно. Заавал юм байх хэрэгтэй гэсэн юм байхгүй байгаа. Хүн өөртөө л таалагдсан гоё enjoy яавал enjoy байх вэ гэдгээр сонирхолтой шийдсэн хаасан. За дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая.